Салхинд унтаршгүй тул намрын бороо цонхны шилийг алгуурхан тогшиж байв. Гэрэл компьютерийн гэрэлд нүрээ үржүүлгэн маргаашийн тайлангаа дуусгах гэж хэдэн сар хэдэн 7 хоногор гацсан сууж байлаа. Мөрөн хүндэрч толгойн шижигнэж дотор нь ямар нэгэн утас тасрах гэж байгаа мэт чичирхийлсэн өдөр байв. Тэр өдөр бүх зүйл зөрчилдсөн юм шиг өнгөрсөн. Өглөө автобус хүрэн дүүрэн хүнтэй 2 ч удаа дайраад өнгөрч ажлаасаа хагас цаг хоцорчээ. Дарга нь нийт ажилчдын дунд хурлын өрөөнд түүний нэрийг дуудаж зэмлэв. Өд дунд хийж дуусгасан тайлангийн компьютер нь гацсны улмаас устж тэр бүхнийг эхнээс нь дахин бичих болов. Орой гэртээ ирэх замд нь хүн дүүрэн автобусанд хэн нэгэн түүн рүү хөлийг нь гიშгэж уучлалт ч гуйсангүй. Ийм өдөр би жижиг гомдол нэг нэгээрээ овооролдож эцэст нь хүн өөрөө ч мэдлгүй дотроо лааз хийгээр дүүрсэн мэт тийм цохолдоо үе. Гэрэл тэр лаазыг гартаа бариад л явж. Зулны тус доос түхэж гал тогооноос гарах сонгоны үнэр өрөөгөөр дүүрэн цонхны гадна гэрэлтүүлэг шар дортогдож борооны тусаа шилэн дээгүүр гулган урсна. Гэрэл хуруугаараа тухай дарж дэлгэц рүү ширтсээр л сув. Дүү долгор нь 12 настай. Тэр өвөөгийнхэн дурсгалын зул өнөөдөр асаах ёстой өдрөө санаж авдар дээр гуйлан зулыг буулгаж шүдэнд шаржигнуулан эхлэв. Гарын дагжин амьсгалан төгжигдөв. Хичийнхээ нуруу харан чанга босныг тэр өрөөнийхөө нэг захаас ч мэдэрч байлаа. Шүзэнсний эхний төл асч унтарч хоёр дахь төл нь асч гэтэл долгор сандарсандаа тосны аяга зохиж унгав. Гуйлан зул хазайн шар таснд гэрлийн тайлангийн цаас руу нэвчин орж гожж орхив. Долгор гэрлийн хоолой хангинав. Нүүр нь халуу оргиж гар нь өөрийн ирэхгүй атгаж нүдэнд нь гал бадрав. Тэр дотроос ямар нэгэн зүйлийг овоолон босголоо. Чи юу ч хийж чаддгүй. Юмд хүрэх болгондоо эвддэг. Яагаад юм бэ? Би энэ тайлан 3 өдөр битсэн. Чамаас болж бүх юм зүрлээ гэж урлав. Үг сам нь нэгдэхээс өмнө аль хэдийн нисчихсэн юм шиг тэр зогсоож чадсан амтсангүй. Долгорын нүүр цайрч том нүдэнд нь нулимс бөмбөрөв. Хүүхэд ихчтэй нэг ч үг хэлсэнгүй. Зул унтарсныг ч өөрхөн гарт асаахыг хүссэн ч тэр жижигхэн төл нь арилсныг эргэж өрөөндөө орон халгаа ажуухан хаав. Чанга цохилттой хаалга байсан бол гэрэл бараг өөрийнхөө зөвтгөж чадах байсан. Гэтэл чимээгүй хаалга зөөлөн хаавдаг. Өрөө дотор гуйлан зул хөвтөж асаагүй талбай асгасан зулын тос норсон тайлан гэрэл ширээгээ цэвэрлэж тосыг арчиж цэврээс нь норсон цаасаа хатаах зуур дотор нь ямар нэгэн зүйл буцалсаар л байв. Уур нь арилсангүй. Зүгээр л өөр нь иргэв. Би яагаад ийм юм бэ? Жоохон охин шүү дээ. Юу ч хийгээгүй. Зүгээр л өвөөдөө зул өргөх гэж байсан. Би яагаад? Гэрэл гарын алгаад тухандаа дарж удаан сув. Энэ удаага инглээ. Өмнө ажил дээр замд, дэлгүүрт, гэртээ хичнээн удаа.
Уур нь хээрийн салхи мэт хаанаас ирээд хаашаа явдгаа өөрөө ч мэддэггүй. Зөвхөн эрэхтэн тэр өөрийгөө захирах чадalгүй болдгийг л мэддэг. Тэр шөнө гэрэл нойргүй хэвтэв. Доллуурын цайрсан нүүр чимээгүй хаалга нүднийх нь өмнө дахин эргэлдэв. Маргааш долгороос уушлахгүй байна гэж бодов. Гэвч маргааш гэж байсангүй. Маргааш дахиад л ямар нэгэн зүйл болоод тэр дахиад л дэлбэрэх биш үү гэж бодов. Уур нь түүний дотор амьтан мэт суудаг бөгөөд хизээ ноцох нь түүний эрхэнд байдаггүй. Маргааш орой гэрэл найз Туяагийн дэ очив. Туяа бол түүний хүүхэд насных нь нөхөр. Хоёулаа нэгэн хорооллын анх хашаанд өсөж нэг сургуульд явж нэг намрын навцсан дээгүүр гүйлдийн тоглож байсан. Туяаг гэрэл үргэлж нэг л зүйлээр гайхдаг байв. Тэр хизээч яардаггүй. Хизээч дуу алддаггүй. Хүн уурлахад тэр амьсгаагаа авч дараа нь үг хэлдэг. Хүн бараа тавиад уйлахад тэр чимээгүйхэн дэрэгдэн сууж мөрөн дээр нь гараа тавьдаг. Гэрэл түүнийг үргэлжил төрөлхийн тийм л хүн гэж боддог байв. Туяагийн өрөө дулаахан цэвэрхэн цонхны цавсан дээр жижигхэн гуйлан зул аниргүй асаж дөлн өрөөний уур амьсгалыг зөөлрүүлж үл мэдэгдэх найгана. Юу болов? Туяа цай ширээн дээр тавихтаа найзынхаа нүүр рүү харав. Чи өнөөдөр өөртөөгөө хэрэлдэж ирсэн юм шиг дээ. Гэрэл удаан чимээгөөсөө дараа нь өөрийгөө барьж ядан болсон явдлыг ярив. Долгор зул тоос тэр хагалсан үгс чимээгөө хаалга ярьж дуусахтаа тэр гараа тухандаа дарав. Туяа би муу хүн юм болов уу? Би үргэлж л ингэдэг. Уур маань намайг захирдаг. Жаахан дүүгээ. Би өөрийгөө жигшиж байна. Туяа тэр даруй тайвшруулах үг хэлсэнгүй. Тэр цайгаа уугаад цонхны тавцан дээрх зул руу удаан харав. Гэрэл гэж тэр эцэст нь өгүүлв. Чи намайг үргэлжил тайван хүн гэж боддог биз дээ? Төрөлхийн юм шиг. Тийм, чи хизээч уралдаггүй. Туяа илтгэхэн инээмсэглэв. Тэр инээмсэглэлд хуучин өвдөлт нуугдж байгааг гэрэл анх удаа л анзаарав. Би багтаа чамаас ч дор байсан гэж Туяа та муухан хэлв. Уур над дээр ирэхэд би яахаа мэддэггүй байлаа. Ялангуяа би тэр уураа гадагш гаргаж зүрхэлдэггүй байсан учраас уураа эргүүлэн өөрлөгөө авдаг байлаа. Уурлахдаа би өөрийгөө л буруутгаж, өөртөө л хорсож, өөрийгөө л гэмтээдэг байлаа. Хин нэгэн рүү хаашхирхаас айдаг. Тэгээд бүхнийг дотгошоогоо залгидаг. Дотор минь дүүрэх уураа явах гарцаг үе байхад нь над руу ургуун иргэдэг байв. Гэрэл хөдөлгөө сууж байлаа. Тэр энэ Туяаг тайван, дулаахан Туяаг тийм байсан гэдэгт итгэхэд хэцүү байв. Нэг шөнө гэж Туяа үргэлжлүүлв. Би өрөөнд уйлаад өөртөөгөө ширүүн харцаж байтал эмээ орж ирсэн юм. Тэр намайг зэмлээгүй. Чи яагаад ингэж байгаа юм бэ гэж асуугаагүй. Тэр зүгээр л дэргэд минь суугаад гар дээр минь гараа тавьсан. Тэгээд тэр гуйлан зулаа асаасан. Энэ зул тэр цонхны тавцан руугаа тохив. Эмээ надад тэр шөнө нэг зүйлийг зааж өгсөн. Тэр өдрөөс хойш миний амьдрал хувирсан. Юу заасан юм гэж хоолоогоор шахан хэлв. Туяа дөл рүү харав. Дараа нэмээгийн үгсийг олон жилийн өмнө сонссон тэр үгсийг нэг бүрчлэн санаж эхлэв. Эмээ хэлсэн. Туяа минь чи энэ дөлийг хар. Салхи хийхэд тэр чичрэн зүгээр дөл найгана гэдэг амьд гэсэн үг. Гол нь тэр унтрах ёсгүй. Чиний доторх уур бол салхи. Чи бол дөл.
Салхи ирэх бүр дотроо чичнэ. Энэ муу зүйл биш. Гол нь чи унтраахгүй байх. Унтраахгүй тулд эхлээд юу хийх вэ? Туяа гэрэл рүү харав. Эмээ хэлсэн. Уураа дарж бүү цэрэв. Дарсан уур замаа олж чаддгүй бол өөр руугаа иргэдэг. Яг л чи өөрийгөө гэмтэж байгаа шиг. Уураа дарах, удирдах хоёр өөр. Дарсан гал дотор тань шатаж удирдсан гал чамд гэрэл өгнө. Тэгэхээр уураа бүү ад. Зүгээр л зөв удирдах сур. Гэрэл амьсгаагаа авч мартсан мэт сууж байлаа. Уураа дарах, удирдах хоёр өөр. Тэр бүх насаараа эдгээрийг нэг зүйл гэж бодсон. Тэгээд эмээ надад 6 зүйл зааж өгсөн гэж туяа хэлв. Энгийн зүйлс. Гэхдээ би тэдгээрийг өдөр бүр хэрэглэж сурахад хувирсан юм. Чамд хэлж өгье. Туяа хоёр гараараа цайгаа зөөлөн бариад удааширсан хоолоогоор эхлэв. Нэгдүгээр эмээ хэлсэн. Уур эхлээд оюунд биш биед илэрдэг. Чиний нүүр халуун оргиж гар атгаж цээж дотор чин зүрх чин хүлэг мэт давталж эхэлдэг. Тэр мөчийг таних чухал. Учир нь тэр үед уур дөнгөж хаалга татаж байгаа. Хараахан нээгээгүй. Хамгийн амар нэгдгээс өмнө таних. Гэрэл чи долгорлоо ашигчхаасаа өмнө нүүр чинь халуун оргисон, гар чинь атгагдсан гэдгийг санаж байна уу? Гэрэл аяархан толгой дохив. Тийм. Тэр халууныг тэр санаж байв. Хоёрдугаарт туяа хоёр хуруугаа сонгов. Эмээ хэлсэн. Биеийнхээ дохиог танимагц засвар ав. Эхний үгөө бүх хэл. Юу ч бүх хий. Зүгээр л 3 удаа амьсгаа ав. Гэтэ эмээ надад энгийн амьсгаа биш. Нэг арга зааж өгсөн. Хамраараа айжуухан амьсгаа ав. Хевлигээ чанга дүүртэл. Дараа нь амаараа айжуухан гарга. Урт удаан. Дөлийг унтраахгүй хичээж байгаа мэт зөөлөв. Тэгээд тэр нэмж хэлсэн юм. Чи дөлийг хүчтэй үлээвэл унтрна. Чимээгүй удаан амьсгалбал тэр намуухан асаж байна. Уурлах тэр мөчөд чи дотроосоо тэр дөлийг хамгаалж байгаа мэт амьсгалах. 3 удаа л болно. Тэр 3 амьсгаа долгионыг өнгөрүүлэх. Долгион гэрэл асуу. Уур долгион шиг. Ирээд өсөж ориглоод дараа нь буудаг. Хамгийн өндөр мөчт нь чи ямар нэгэн зүйл хийвэл хашгирвал, цочвол, эвдлвэл тэр долгион өдөртөө хатуурч үлддэг. Харин чи 3 амьсгаа аваад хүлээвэл тэр долгион өөрөө буурдаг. Эмээ хэлсэн. Уур мөнхийн биш. Хамгийн ширүүн салхиж өнгөрдөг. Чи зүгээр л дөлөө барьж байгаад тэр өнгөртөл нь хүлээ. Тэр цонхны зүйл харвуу. Зүйл найган асаж байв. Тэр амьдралдаа анх удаа уураа долгион ирээд буудаг зүйл гэж бодов. Захирах эзэн биш, өнгөрөх салхи. 3 дугаар туяа өргөдөлн эмээ хэлсэн. Уураа дотроо нэрэл. Би одоо уурлаж байна гэж өөртөө хэл. Бүү тэмц, бүү жигш. Зүгээр л нэрэл. Учир нь эмээ хэлсэн юм. Нэргүй зүйл чамайг захирдаг. Нэр өнгөц чи түүнийг харах болно. Нэрлсэн уур эзэн биш, зочин болдог. Зочин ирээд явдаг. Туяа цайнаас балгав. 4-р эмээ намайг газартаа тогтоохыг зааж өгсөн. Уур чамайг хаа нэгтээ нисгэх гэж байгаа бол дөл доороо газраа метр. 2 хөлөө шаланд наад зогс. Дараа нэргэн торно хар. Тэнгэрт хідэн үйл байна. Гадаа ямар чимээ гарч байна.
Ширээн дээр хэдийн юм байна тоол. Уур чамайг ирээдүй рүү, өнгөрсөн рүү шийдэх гэдэг. Чи мэдрэхгүйгээ ашиглаж энд одоод буцаж ир. Заримдаа гадаа гарч цэрүүн агаарт амьсгалах нь хангалттай. Заримдаа бойгон зугаалга. Бие хөдлөхөд уур биеэс гарах нь гадагшаа гарцаа болдог юм. Гэрэл бүх анхаарлаа тавин сонсож байв. Энэ түүнд хий хоосон зөвлөгөө биш, харин амьд зам шиг сонсогдов. 5 дугаарт хамгийн чухал нь туяа удаашрлаа эмээ хэлсэн. Гэхдээ туяа минь уураа дарж дуугүй суу гэж би хэлээгүй шүү. Энэ бол хамгийн буруу ойлголт. Уур бол илч. Тэр чамд ямар нэгэн зүйлийг хэлэх гэж ирдэг. Чи гомдсон, чи ядарсан. Чамаа хэн нэгэн зөв ойлгоогүй. Чиний хязгаарыг зөрчсөн. Уураа дарж байгаа хүн тэр илчийг хаалган дээр зогсоож үгийг нь сонсохгүй байгаа юм. Тэгвэл илч хаалга зохижл байна. Энэ дотор чинь хорогдно. Чи юу хийх вэ? Уураа гадагшлуул. Гэтэ зөв хаалгаар тэр хаалга нь үг. Үг? Гэрэл асуув. Тийм ээ, эмээ хэлсэн. Чи уурсныхаа дараа тайвширсны дараа юу мэдэрснээ зөв үгээр хэл. Гэтэ чи гэж уу ихэл. Чи яагаад үргэлж чи юу ч хийж чаддгүй гэвэл нөгөө хүн хан босгоно. Би гэж хэл. Би гомдсон, би айсан, би ядарч байна. Тийм болохоор надад туслаач. Тэр үед чи уураа дарсангүй харин зөв илэрхийлсэн болно. Уураа залгисан хүн дотроо өвдөнө. Уураа хашгирсан хүн нөгөөгөө өвтгөнө. Харин уураа зөв үгээр хэлсэн хүн хоёуланг нь авардаг. Туяа гэрэл рүү зөөлөн харав. Эмээ үргэлж нэг үг хэлдэг байв. Гэж тэр өгүүлв. Ажлыг аргаар, агсмыг зүгээр. Уурыг хүчээр дийлдэггүй, аргаар дийлдэг гэсэн үг. Өрөөнд хэсэг чимээгүй болов. Цонхны зулын дөөл найган асаж байв. 6 дахь нь гэрэл асуув. 6 зүйл гэсэн. Би инээмсэглэв. Энэ удаад инээмсэглэл үүдэлт байсангүй. 6 дахь нь надад зориулсан байсан. Эмээ гарыг минь атгаад хамгийн чухал нь уурсан болгондоо өөрийгөө бүү зэмэл. Чи муу хүн биш. Чи зүгээр л ууртай амьсгаа авч сураагүй хүн. Унаж байж далхаж сурдаг. Уурлаж байж л уураа удирдах сурна. Алдаа гаргах болгондоо өөрийгөө гэмтээвэл чи хизээч сурахгүй. Өөртөө илдэг бай. Тэгж байж чи дөлөө унтраалгүй авч явна. Гэрэл нүднийхэн захад нулимс мэлмэрснийг мэдрэв. Тэр энэ сүүлчийн үгийг л хамгийн их хэрэгтэй байсан юм. Учир нь тэр өнгөрсөн шөнө бүхнийг өөртөө л хорсож өөрийгөө зэмлэж өнгөрүүлсэн. Эмээ одоо хаана байна гэж тэр асуув. 3 жилийн өмнө таалал болсон. Туяа зул руу харав. Гэхдээ тэр энэ зулыг надад үлдээсэн. Би одоо ч уурлахтаа үнийг асаадаг. Тэгээд тэр 3 амьсгааг авдаг. Эмээ явсан ч түүний заасан гэрэл надад үлдсэн. Туяа намуухан инэв. Шавийн эрдэн багшаас зулын гэрэл таснаас гэж эмээ хэлдэг байсан. Гэрэл удаан суув. Дараа нь тэр зогсож найзаагаа тэвэрлээ. Тэр шөнө гэртээ харж ирэхэд долгор аль хэдийн унтсан байв. Гэрэл хүүхдийн өрөөний хаалгыг чимээгүй нээж орон дээр нь сууж буй жаахан биеийн харав. Долгор унтаж байгаа ч хөмсгөн зангирсан хэвээр зүүдэндээ хичээсээ болгоомжилж буй мэт. Гэрлийн зүрх хагарах шахав. Маргааш өглөө гэрэл долгороос уучлалт гуйв. Тэр хуурай уучлаарай гэсэнгүй. Харин эмээгийн заасан тэр 6 дахь хаалгаар орж ирэв. Долгор минь
Өчигдөр би чамайг их өвтгсөн. Чи зүгээр л өвөөдөө зул асаах гэсэн. Чи муу зүйл хийгээгүй. Би ядарч ууралсан. Тэр уураа чам руу гаргасан. Энэ нь миний буруу. Чинийх биш. Намайг уучлаач. Долгор удаан хугацаанд эгч рүүгээ итгэлгүй мэт харж зогсов. Дараа нь түүний нүд дахин усанд цөхрөв. Гэтэ энэ удаад айсандаа биш. Тэр эгчийгээ тэрвэрлээ. Эгчээ чи муу хүн биш гэж долгор шивнэв. Чи зүгээр л ядарсан. Гэрлийн нүднээс нулимс тосов. Тэр өдрөөс эхлэн гэрэл сурч эхлэв. Тэр туяагийн заасан эсвэл эмээгийн заасан тэр 6 зүйлийг өдөр тутамдаа авч явахыг хичээв. Авдар дээр өвөөгийн гуйлын зүйлийг авчирч тавьж орой бүр асаадаг болов. Тэр зүйл нь түүний санах ой болж хувирв. Үл харах бүр тэр 3 амсгаа авд намна. Хиндэ хэцүү байв. Нэг өдөр ажил дээрээ хамт олон түүний хийгээгүй алдааг түүн дээр тохов. Гэрэл биеийнхээ дохиог халуу оргих атгсан гар танихаас өмнө аль хэдийн хариу хэлчихсэн байв. Тэр ширээ рүүгээ буцаж ирэхдээ толгоогоо барив. Дахиад л алтлаа. Гэвч тэр энэ удаа өөрийгөө зэмлэх гэснээ зогсов. Нэмээгийн 6 дахь үгийг толгоонд нь цураатав. Унаж байж л алхаж сурдаг. Тэр хүн амсаагаа аваад өөртөө хэлв. Зүгээр дараагийн урд эрт танина. Заримдаа уур шүн дунд гинэт ирдэг байв. Хуучин санаа, хуучин гомдол толгойд нь буцаж эргэлдэхэд гэрэл орон дээрээ хөвцөөрөл дотроо буцалдаг. Тийм шин тэр босож авдар дээрээ зулаа асааж дөл рүү харц суудаг болов. 3 амсгаа. Дараа нь дахиад 3. Дөл найган унтрахгүй асаж байхад тэр айжмаар сэтгэл нь уужирдгаа мэдэрнэ. Эмээгийн хийсэн шиг. Хамгийн ширүүн салхич өнгөрдөг ажээ. 7 хоногийн дараа дахин нэг боломж ирэв. Энэ удаад гэрэл нүүрнийхээ халууныг эрт мэдэрч эхний үгийг хэлхээс өмнө завсар авч 3 амсгаа авав. Долгион ирж оргилоод дараа нь буув. Тэр чимээгүй үлдэв. Тэр өдөр орой гэртээ ирээд дулаан асаагаад гэрэл анх удаа жинхэнэ нээсгэв. Тэр дөлийг хамгаалж чадсан. Удалгүй долгор эгчийнхээ өөрчлөлтийг анзаарав. Урд нь юм асуухаас өмнө эгчийнхээ царайг ажиглаж болгоомжтой алхахдаг байсан хүүхэд одоо чөлөөтэй инээж эгчийнхээ дэргэд суудаг болов. Гэрэл гэртээ ирэхэд долгор гүйж очиод ухтдаг басныг анзаарахтаа тэр аз жаргалын чимээгүй давалгааг мэдэрдэг байв. Гэвч жинхэнэ сорилт хожим нь ирэв. 2 сар өнгөрөв. Долгор эгчийнхээ өөрчлөлтийг анзаарч эгчээсээ дахин болгоомжлохоо болж эхэлсэн байв. Нэгэн орой өмнө нь хэдэн өдрийн дараа гэрлийн төрсөн өдөр болох гэж байсан учраас долгор эгчтэй гинтийн бэлэг бэлтгэхээр шийджээ. Тэр эгчийнхээ хамгийн дуртай зүйл өвлийн баярт өмсдөг ганц хээтэй захтай дээлийг нь гаргаж толбыг нь арчиж цэвэрлэж эндүүдэх гэж оролдов. Гэхдээ долгор эндүү хэрхэн хэрэглэхээ мэддэггүй байв. Гэрэл орой хоол хийж байтал гал тогооноос гарч ирэхэд утааны үнэр сэржигнэв. Тэр зочны өрөөнд орж ирэхэд долгоор эндүүний доор шарагдсан дээлийг гартаа барин зогсож байв. Хээдэ захан дээр нь хүрэн зэрэгцээ түлэгдсэн ор сэв арилахгүй ор эмээгийн өмсч байсан ээжээс үлдсэн гэрлийн хорвоо дээр хамгийн нандин дээл. Тэр мөчөд дотроос нь долгион босов. Хамгийн өндөр, хамгийн ширүүн долгион. Нүүр нь халуун оргиж, гар нь атгаж, нүдэнд нь гал бадрав. Хуучин гэрэл бол энэ мөчөд дэлбэрэх байв. Тэр үгс аль хэдийн хоолойнд нь босч ирэв. Чи юу хийчихв? Чи яагаад? Гэвч тэр халуун гэрэл танилв. Гэж дотроо хэлв.
уур ирлээ. Биеийн дохио засвар. Тэр эхний үгээ хэлсэнгүй. Долгорын дэрэгдээс эргэж цонх руу хідэн алхав. Хамраар айжуухан амьсгаа авав. Хевлий хүртэл. Дараа нь амаараа удаан зөөлөн гаргав. Дөлийг унтраахгүй мэт. 1. Зүрх нь хүлэг мэт тавив. 2. Долгион оргилдоо толов. 3. Дараа нь айжуухан тэр бов. Гэрэл нүдэн анаа дотроо хэлв. Би одоо их уурлаж байна. Нэрлэгдсэн уур зочин болов. Тэр цонхоор гаднах тэнгэрийг харав. Хідэн үйл хөөж байв. 2 хөлөө шаланд нааж газартаа тогтов. Дараа нь тэр эргэж долгор руу харав. Хүүхэд айснаасаа цонхисэн нулимсэн тусч дээлийг цээжиндээ тэрвэр зогсож байв. Долгор аль хэдийн шуурганд бэлдэж биеэ хомсон байв. Хуучин ихчийн хашгиран хатуу угсыг хүлээж. Гэрэл долгорын дэргэд очиж өвдөг сөвдөж түүнтэй нүд тэнцвэлв. Долгор минь гэж тэр намуухан хэлв. Хоолойн жичирж байсан ч хатуу биш. Би одоо их уурлаж байна. Тийм болохоор хэсэг чимээгүй бай. Би гадаа гараад жаахан амьсгалъя. Дараа нь ярилцъя заа юу. Долгор итгэхгүй мэт ихч рүүгээ харав. Тэр шуургыг хүлээж байсан. Газар нэг л 50 дуу хоолой нэрв. Хүүхэд аяархан толгой дохив. Гэрэл гадаа гарч хүүдийн намрын агаараар хэдэн удаа амьсгалав. Дотроос нь долгионы үлдэгдэл уусаар эцэстэн сэтгэл нь уужрав. Тэр зогсож дээлээ бодов. Тэр дээл ээжээс нь үлдсэн. Тэр дээл арилахгүй төлөгдсөн. Энэ үнэн. Уур түүнд тэр алдагдлыг хийлэх гэж ирсэн. Энэ үнэн. Гэвч уг хэлж өөр нэг зүйлийг хэлэх гэж ирсэн байв. Тэр доор өрөөнд төлөгдсөн дээлээс нандин нэг зүйл байв. Тэр бол түүнийг гинтээр баярлуулах гэж эгчийнхээ нандин дээлийг өөрийн жижигхэн гараар цэвэрлэх гэж оролцсон 12 настай дүү. Гэрэл эргэж оров. Алхар гэж тэр өвдөг сүгтэн сув. Чи юу хийх гэсэн юм бэ? Долгор уйлсаар ярив. Би чиний төрсөн өдөрт дээлийг чинь цэвэрлэж гой болгох гэсэн юм. Толбыг нь нарцсан. Гэхдээ эндүү би мэдэхгүй байсан. Ихчээ би эмээгийн дээлийг шатааж хатлаа. Хүүхэд зөрхрөн уйлав. Намайг уучлаарай. Гэрэл дүүгөө тэрвэрлээ. Тэр хорвоо дээрх хамгийн нандин дээл нь шатсан. Тэр мөчийг түүнийг тэрх нь яагаад ийм амар байгааг өөрөө ч гайх. Учир нь тэр энэ удаа уураа дарсангүй.